За тогтоолын төслийг та бүхэн танилцуулъя. Ажлын хэсэг байгуулах тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 5 дахь хэсэг заасныг үндэслэн төсвийн байнгын орноос тогтоох нь 1. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай хуулийн төслүүдийг хилцүүлэг бэлтгэх үүрэг үүрхийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнээр байгуулсгая. Ажлын хэсгийн ахлаач хаан хуйг ажлын хэсгийн гишүүдэд Алдар Жавхлан Монгол Ардын нам, Батуулд Иргэний зориг нам, Иргэн зориг ногоон нам, Жаргал сайхан Арсан нам, Далаан Батбаяр Арсан нам, Заяабал Монгол Ардын нам, Жангаабуйл Монгол Ардын нам, Мөнх Тулга Арсан нам, Ган зургийн Тэмүүлэн Монгол Ардын намын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулнаа. За эхний ажлын хэсэгтэй холбогд энэ бүгдийг унших юм уу? За бүгдийг уншиж танилцуулах юм. За хоёр дахь ажлын хэсэг бол төсвийн хуулийг дагах хууль болон тогтоолын төслүүд дээр ажиллах ажлын хэсэг байгаа. Үндсэндээ бол хоёр ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг. Нэг нь болохоор төсөвтэй холбоотой, нөгөөх нь төсөв дагах тогтоол болон хуулийн төслүүд дээр ажиллана гэсэн үг. Хоёр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хилцүүлэг бэлтгэх үүрэг үүрхийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсгая. Ажлын хэсгийн ахлагч өөрийн туяа. За ажлын хэсгийн гишүүдэд Бадам Сүрэн, Гомбын Баатар, Ж Баясгалан, Ган Зориг, Лусан Жамж, Мэд сайхан, Пүрв Даваа, Инх түш нарын бүрэлдэхүүнтэй энэхүү захирамжийн 1-2 дахь заалтад заасан хууль тогтоолын төслүүдийг хилцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг төсвийн байнгын орны хуралдаан тусдаа танилцуулахыг ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосгоё. 4. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, судалгаа, тайлан, мэдээлэл болон бусад баримт бичгийг гардуулан дүн шинжилгээ хийх ажлын хэсэг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч нар зөвшөөрсгөө. За байнгын орооны хуралдааны